За, Монгол Улсын технологийн коллежийн математикийн багш Эрдэнэт байна. За, өнөөдрийн ээлжид хичээл маань 2 дугаар курсын ангийнхан зориулагдсан хичээл байгаа. За, хичээлийн маань сэдэв функцийн өрөөсгөл хязгаар гэсэн. За. За, функцийн өрөөсгөл хязгаар. За, хичээлийн зорилго маань өрөөсгөл хязгаарыг ашиглан функцийн хязгаар өгсөн цэг дээр оршиж байгаа хэсгийг тогтоох гэсэн зорилго тавьж байна. За, энэ зорилгын хүрээнд бол за өрөөсгөл хязгаарыг тэмдэглэх, за ямар төрстэйг бол мэдэх. За, дараагийн зорилт бол хязгаар оршин байх нөхцөлийг мэдэх. Дараагийн маань зорилт болохоор оршин байгаа нөхцөлөө ашиглаад дасгал бодлогод одоо хэрэгжүүлж сурах гэсэн зорилтуудыг төвшүүлж байна. За, тэгээд өмнөх хичээлээр бол бид нар функцийн хязгаар гэсэн хичээлийг бол үзсэн байгаа. Функцийн хязгаарын тодорхойлолт нь бол за хязгаарыг бол за ийм байна гэж тодорхойлсон. За мөн тайлбаруу тэмүүлнэ гэдэг энэ функцийн хязгаарыг бол өмнө тодорхойлсон байгаа. За, энэ хоёр бол ижил гэж ойлгох ёстой. За, тэгээд үндсэн хичээлийнхээ агуулга руу оръё. За. За, y тэнцүү 1-ийг хуваах нь x гэсэн функцийн графикийг авч үзье. За, энэ функцийн тодорхойлогдох мужийг олох юм бол за, хуваарьт орсон мөл мэдгч нь тэгээс ялгаатай байхгүй юу? За, ийм тодорхойлогдох мужил олдноо. За, бид бол энэ функцийн графикийг бол мэднэ. За, энд бол таймлоо зурчие. За, гипербол функцийн график. За, энэ координатыг за, x-ийн тэгээс их x-ийн тэг рүү тэмүүлэх гэдэг ийм нөхцөл гарч ирж байна. За, нөгөө эсрэг талд нь болохоор за, x-ийн сөрөг x-ийн тэг рүү тэмүүлж явах гэсэн нөхцөл гарч ирж байна. За, тэгээ энэ графикаас харах юм бол эдгээр нөхцлүүдийг цаашид бол ингэж тэмдэглэнэ. За, энэ гэлэг нь юу юм бэ гэхээр x нь за, x нь бол эерэг талдаа байгаа. Тэгээ тэг рүү тэмүүлж байгаа гэдгийг бол илэрхийлж ингэж уншина. Энэ нь бол бас ийм тэмдэглэгээр бол гүйцэтгэж болно. Тэг рүү эерэг талаасаа тэмүүлж байгаа шүү гэдгийг зааж өгч байгаа. За, мөн эсрэг талыг нь тэмдэглэж бичих юм бол за гэж тэмдэглэж өгдөг. За, ингээд энэ 0 байгаа тохиолдолд бол за энд орно биччихье.
ингэсэн тэмдэглэлч ашиглах тохиолдол байдаг. За энд бол энэ хоёр тэмдэглэгээ бол ижилхэн гэж ойлгох хэрэгтэй. За одоо функцийн графикаас харах юм бол хэрвээ одоо энэ x нь тэг рүү тэмүүлээд байх юм бол тэг рүү тэмүүлнэ гэж энэ тал руугаа тэмүүлж байгаа гэсэн үг. За энэ рүү ингээд тэмүүлээд байх юм бол функцийн хязгаар хаашаа явж гин вэ гэхлээр зэрэг нэмэх хязгааргүй руу явж байна. За нэмэх талаас одоо тэмүүлж байна гэж үзэх юм бол за тэмүүлэх үед бол өгөгдсөн функц хаашаа тэмүүлж байна гэхээр нэмэх хязгааргүй руу тэмүүлж байна. За сөрөг талаас за тэмүүлж байгаа үед бол одоо функцийн маань утга бол энэ доош хязгааргүй руу хасах хязгааргүй руу тэмүүлж байгаа бол графикаас харахад бол харагдаж байна. За тэгээд энэ x 0 руу бол чиглэлээс хамааран функцийн утгууд нь бол ялгаатай гэдэг нь бол харагдаж байна. За ийм үед өгөгдсөн функц нь бол хасах хязгааргүй тэмүүлж байгаа гэдгийг бол сая график дээр харлаа. За тэгэхээр биднээсийн энэ одоо бичсэн зүйл маань бол өмнөх хичээл дээр гарсан. За энэ одоо хязгаарын тодорхойлолттой бол дүүж байгаамаа. За тэгээд энэ тэмдэглэгийг өргөтгөж бичих юм бол А-гийн хувьд өргөтгөж бичих юм бол за гэж чинь уншихтай бол x нь А руу сөрөг талаас тэмүүлж байгаа. А руу x нь нэмэх талаас тэмүүлж байгаа. Мөн бас зүүн баруун талаас А цэг рүү тэмүүлнэ гэж ярьж болно. За энэ тэмдэглэгээнүүдийг ашиглаад өгөгдсөн функцийг тооцоолж үзье. За тооцоолж үзье. Үндсэндээ бол ийм хязгаар тавиад бичиж үзье гэсэн. За За ерөнхий тохиолдолд нь бол бичвэл энэ юм байна. За манай тохиолдолд бол А маань бол 0 байгаа. За 0 учраас бол хязгаараа бичих юм бол за нэгийг хуваах нөгөө функц бичиж чинь өөрсөн функц маань нэгийг хуваах нь x функц байгаа. За энэ бол хязгааргүй руу тэмүүлнэ гэдгийг бол түрүү энд тооцоолсон учраас бол энд бол хязгаар бол нэмэх хязгааргүй. За энэ x нь одоо сөрөг талаас 0 руу тэмүүлэх юм бол за энэ функцийн хязгаар нь бол хасах хязгаар руу тэмүүлнэ гэдгийг энд бичсэн. За энэ хоёр бол эквивалент гэж ойлгож болно. За ингэж тооцоолж үзэх юм бол ийм хязгааруудтай юм байна гэдгийг нь бол харагдаж байна. За хэрэв
За ийм байвал за эдгээр хязгааруудыг бол харгалзан баруун зүүн өрөөсгөл хязгаарууд гэж нэрлэдэг. Өрөөсгөл хязгаарууд гэж нэрлэдэг. За тэрийг нь бол үргэлжлүүлээд бичих хэрэгтэй. За эдгээр хязгааруудыг хамтд нь бол өрөөсгөл хязгаарууд гэж нэрлэдэг. Өрөөсгөл хязгаарууд гэж нэрлэдэг. Хязгаарууд гэж нэрлэдэг. За нэг теорем бичиж. Теорем. За f от x функцийн цэг дээр өршин байх зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь за өрөөсгөл хязгаарууд оршин байгаад за тэрний хязгаараар нь биччихье. А бэгүүд нь оршин байгаад за тэнцүү байх явдал юм аа. За тэгээд энэ теоремыг ашиглаад дараах жишээ бодлогыг авч үзье. За жишээ 1. За энэ хязгаар оршин байх хэсгийг тодорхойлоо гэсэн байна. Оршин байх хэсгийг тодорхойлоо гэсэн байна. За тэгвэл хязгаар доторх функцийг авч үчих юм бол x-ийг хуваахын модуль дотор x гэдэг функц болно. За энэ функцийн маань тодорхойлох томжил бол тэгээс бусад тоончлон дээр бол тодорхойлогдно. За тэгээд баруун зүүн өрөөсгөл хязгааруудаа олъё. Теоремсоор за энэ нэг юм тэмдэглэгээ оруулж ирье. За энэ нэмэх хязгааргүй гэдэг нь бол за өмнөх тэмдэглэгийн дээр үзсэн байгаа x нь тэгээс их за ийм байна гэдгийг бол өмнө үзсэн байгаа. За ийм тохиолдолд бол энэ x нь эрг байна гэсэн учраас модулыг бол нэмэх x-ээр бол авч бичнэ. За нэг x-ээр соличих юм бол энэ бол нэг хэсгийн хязгаар гарч ирж байна. Нэг буюу а тэнцүү нэг бол баруун өрөөсгөл хязгаар гэж хэлж байгаа. Баруун өрөөсгөл хязгаар. За баруун өрөөсгөл хязгаар. За үүнтэй төстөөгөр зүүн өрөөсгөл хязгаарыг бодох юм бол
За одоо энд бол x-ийн сөрөг байх. Энийгээ тооцох ёстой. За тэгвэл модуль доторх x функцийг бол сөрөг x-ээр бол авч. За ингээ модулийнхаа оронд хасах x-ийг тавьчих юм бол x-үүд нь хураагдаад хасах нэг гэж гарч байна. За ингээд зүүн өрөөсгөл хязгаар нь бол сөрөг 1. Зүүн өрөөсгөл хязгаар гэдэг ингээд товчлоо биччихлээ. За ингээ энд манай теорем 9-оор бол энэ өгөгдсөн энэ функцийн хязгаар оршин А цэг дээр оршин байх нөхцөл зайлшгүй бөгөө хүрэлцээтэй нөхцөл нь энэ хоёр оршин байгаа тэнцүү байх явдлаа гэсэн. А гэтэл энэ хоёрын хязгаар маань бол оршин байна. А гэхдээ бол эндээс бол өрөөсгөл хязгаарууд нь тэнцэхгүй байгаа учраас бол теоремын нөхцөл биелэхгүй байна гэсэн үг. За ийм тул одоо өгөгдсөн хязгаар маань бодлогын өгөгдсөн хязгаар маань за оршин байхгүй. За энэ бол оршин байхгүй гэсэн математик тэмдэглэгээ. За ингэж тогтоож байна. Харин энэ хоёр тэнцүү байсан бол одоо энэ хязгаар бол оршин байх юм байна. Ижил утгууд гарах юм байна гэдгийг бол тооцоолно гэсэн үг ээ. За ингээд за хичээлийнхаа дүгнэлтийг хий. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр бол өрөөсгөл хязгаарын одоо тэмдэг тэмдэглэгээ нэмэх одоо нэмэх тэмдэглгээтэй баруун талаасаа тэмүүлэх гэж ярих юм байна. Хасах хууль зүүн талаасаа за гэх мэтлэн ингээд тэмдэглэдэг. За мөн одоо энэ манай хичээлийн маань гол одоо энэ теоремыг бол сайн мэдж явах хэрэгтэй. За энэ функцийн хязгаар нь одоо өгсөн функцийн хязгаар нь бол өгсөн цэг дээр оршин байх зайлшгүй хүрэлцээтэй нөхцөл нь бол ийм байна гэдгийг бол мэдсэн байх хэрэгтэй. Өмнөнийг мэдсэний үндсэн дээр бол одоо дараах бодлогыг бол бодож хэрэгжүүллээ. За гэрийн даалгаврын бодлогууд бол тухайлбал ийм төрлийн бодлогыг бол бод гэсэн байж болно. Тэ. За тэгвэл зөвхөн одоо баруун талынх нь одоо өрөөсгөл хязгаарыг бол тодорхойлох нэ гэж ойлгох хэрэгтэй. За ингээ өнөөдрийн хичээлээр бол олж авсан мэдлэг чадвараа ашиглаад дараах даалгавруудыг бол гүйцэтгэж ирнэ. Audio Jungle.